Манай суугт янз бүрийн бичлэгүүд ордог. Гэхдээ энэ удаагийн хүргэх түүх маш хүнлэг бус байдлаараа бусад гэмтэргийн түүхүүдээс ялгарх үзье. 2002 онд Польшийн томоохон хэвлэл болох Газета Wyborczaгийн нийтлэл энэ жигшүүрт гэмтэргийг олон нийтэд илчилсэн байдаг. Үүний дараа Польш байтугай Европт дэлхийд даяар шууган дэгдэж өөр улс оронд ийм бусармаг гэмтэрэг гарч байсан талаар ил болоход ч хүргэсэн юм. Ингээд ээлжид бичлэгээ эхэлцгээе. Энэ түүх 2002 онд Польшийн томоохон хотуудын нэг болох Лодзи гэх хотод эхлэх болно. Лодзи хот нь Польштой хоёрт орох том хот бөгөөд аж үйлдвэрийн төрлийн хот тул өөрийн бараан өнгө төрхөөрөө алдартай. 2000-ад оны ихэнх үеийн эмэл бараан өнгө төрхтэй уг дүнсгэр хотод манай өнөөдрийн түүх эхлэх юм. Энэ үед тус хотод цогцсны бизнес гэх зүйл цэцгэлж, уг ажилд нь хожим төрөгний эмч нарч холбоотой болох нь илэрсэн байдаг. Цогцсны бизнес гэх энэ үйл хэрэг цаашид хэдий болтол амжилттай үргэлжлэх байсныг хэнч мэдэхгүйч 2002 оны 1-р сарын 23-ны өдөр Польшийн хамгийн нэр хүндтэй сонин болох Газета Wyborczad энэ талаар дэлгэрэнгүй нийтлэл хэвлэгдэн гарснаар уг бизнес зогсоход хүрсэн юм. Уг нийтлэлд Лодзи хотын түргэн тусламжийн эмч нарын гэмтэргүүдийн талаар болон цогцсны бизнес гихчийн талаар нэгднэгэнгүй нэр устдаа бичсэн байв. Нийтлэлд дурдсанаар 1990-ад оноос эхлэн энэ төрлийн бизнес Польшд хэрхэн дэлгэрч, дараа нь хэрхэн эмч нар өөрсдөө ч оролцож, үүнд нь нийт хэдийн хэмжээний мөнгө эргэлддэг гэх мэт мэдээлэлүүд байсан гэжээ. Сэтгүүлч Томаш Патра, Марчин Штельмашяк болон Przemysław Witkowski нарын энэ нийтлэл Польш төдийгүй Европ даяар хожим дэлхий даяар тархсан томоохон сенсацуудын нэг болсон байдаг. Энэ мэдээг BBC болон The Guardian тэр даруй шүүрэн авч дэлхийн сонорт богино хугацаанд хүргэсэн юм. Нийтлэлийн дараа үйл явдал өрнсөн гэх Лодзи хотоос гадна Польшийн өөр 12 хотод мөрдөн шалах ажиллагаа эхэлж, ийм гэмтэргийн хохирогч болсон хүмүүсийн ар гэрийнхэн болон гэрчүүд холбогдох шууд утасч ажиллаж хүмүүсээс мэдээлэл авч эхлэв. Шууган дэгдсийн дараа энэ хууль бус бизнест оролцож ашиг хүртэж байсан гэгдэх эрүүл мэндийн ажилтан алба хаагч эмч нар болох 4 хүнийг тэр даруй баривчлалаа. Хүний амь насыг аварна гэж тангараг өргөсөн эдгээр хүмүүс эсвэргээр хүний амь нас болон бусдын зовлон зүдгүүрээр мөнгө хийж байсан нь олон хүмүүсийн хувьд төсөөлөх нь аргагүй зүйл байсан юм. Одоо тэд яг юу хийж байсан талаар дэлгэрэнгүй ярилцъя. Польшийн түргэн тусламжийн 999 гэсэн дугаарт дуудлага ирэх үед оператор дуудлагыг авч өвчтний нөхцөл байдлаас нь шалтгаалж ямар багийнхныг ямар дараалалаар хаашаа илгээхээ шийддэг. Хэрвээ өвчтөн нас барвал эмч үхлийг нь тогтоогоод нас барсан гэх тодорхойлолт бичин өгдөг байна. Үүний дараа нас барсан хүний ар гэрийнхэнд цогцыг яах вэ гэх асуудал тулгарна. Нэг үгээр бол яаж цогцыг морг буюу цогц садралах газар руу аваачих вэ гэх ажил тулгарх юм. Мэдээж ойр дотныхоо хин нэгнийг алдсан энэ үед хүмүүс уг гашуу айдас хүйдэст автдаг ба энэ үед нь эмч юм уу төргний ажилтан тэднийг өрөвдөж тусалж буй мэт үйлдэл гаргадаг нь тэд гэр бүлийнхэнд нь оршуулгын товчооны утасны дугаарыг өгч эсвэл зарим тохиолдолд өөрсдөө ч тэдний өмнөөс залгаж өгнө. Польш улсын хуулиар бол хүн нас барахад улсаас нь түүнийг оршуулах зардалд 4,000 слот буюу 1000 орчим долларын тусламж үзүүлдэг байна. Энэ мөнгөний төлөөл энэ бүх бизнес эхэлжээ. Сайхан сэтгэлд эмч эмнэлгийн ажилтан тус болж сайн санаж өгсөн дуудлагаар холбогдоход утасны цаан суух мэрэгжлийн цогцос шүүрэгч ууг гашууд авцсан ар гэрийнхэнд нь одоо хүмүүс хаягаар нь очиж цогцыг морг руу авч явна гэж мэдэгддэг байна. Төргний эмч эмнэлгийн ажилчид явж тэдний оронд гонигтай төрхтэй 2 хүн эмгэнэл илэрхийлээд ар гэрийнхнийг нь хэд хэдэн бичиг цаасан дээр гарын үсэг зурхыг хүснэ. Ихэнх ийм тохиолдолд ууг гашууд автсан хүнд нөхцөлд байгаа ар гэрийнхэн нь бичиг цаасыг тэр бүрчлэн уншилгүй гарын үсэг зурдаг байв. Хэрэгцээтэй бичиг баримтуудад гарын үсэг зурсны дараагаар өнөөх 2 эрт цогцыг аван явдаг гэжээ. Дараагийн өдрөөс нь эхлэн ар гэрийнхэнд нь хаанаас цогцыг авч оршуулах билээ гэх асуулт тулгардаг байна. Харин энэ үед цогц хадгалах газраас цогцыг авч болохгүй. Тэд хадгалахаас гадна оршуулах үйл ажиллагаач хариуцна. Өөрөө өчигдөр үнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүү дээ гэд уншлахгүй зурсан бичгийг нь өөрт нь сануулдаг юм. Уг бичиг дээр гарын үсэг зуруулаад нас барсан хүнийг нь аваад явсан өнөөх газар оршуулгын ажлыг нь ч гисэн хариуцаж хийн харин зардлыг нь гэр бүлийнхэн өмнөөс улсаас авна гэжээ. Хэрвээ үйлчлүүлэгч ийм үйлчлэгээнээс татгалцсан тохиолдолд өндөр торгуул төлнө гэдэг бичиг дээр ч гисэн гарын үсэг зурчихсныг нь ахин сануулan үзүүлдэг байна. Энэ нь хэдийгээр тийм ёс зүйтэй үйлдэл биш гэсэн хууль зөрчидгүй байсан гэв.
Төрөгний эмч ажилчид нас барсан хүний ар гэрийнхнийг оршуулгын товчоотой холбож өгснөөрөө оршуулгын товчоонуудаас урамшуул хүртэж харилцан ашигтай ажилдаг байсан ч нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Төрөгний эмч ажилчдад шинэ аимшигт санаа төрсөн нь аврахаар очисон хүндээ үзүүлэх тусламжаа бүхий л боломжтой хэлбэрээр хойшлуулж, нас барахт нь дэмжлэг үзүүлж, өөрийнхөө дүнд авах урамшууллынхаа хэмжээг нэмэгдүүлэх адгийн санаа байсан юм. Оршуулгын товчоодын хувьд энэ нь шинэ үйлчлүүлэгчд буюу илүү их ашиг орлого байлаа. Харин төрөгний эмч ажилтны хувьд энэ нь тун муугүй нэмэлт орлого болсон билээ. Эхлээд нэг цогцсны үн 1 жил арх төдий байсан бол дараа нь $100 орчим болж дараа нь улам өссөн байдаг. Энэ нь сард $360 орчим цалин авдаг төрөгний ажилтан эмч нарын хувьд их хэмжээний нэмэлт орлого байсан юм. Цогцсны ангуучид буюу цогц шүүрэгчд гэж хожим нэрлэгдэх болсон энэ хүмүүсийн үйлдэл улам гаарч хүндэрч эхэлсэн гэдэг. Тэд эхлээд маш хүнд нөхцөлд байгаа. Амь нас нь цаг минутаар хэмжигдэж буй өвчтөнд албаар удаан очиж үхлийг нь ойртуулдаг байсан бол дараа нь өөртөө элтээр үхэл рүү түлхэх болсон байна. Энэ бүгдийн хэрээр мөнгөн урамшуулал нь ихсээр байв. Жишээ болгонд өөртөд төрөгний эмч нэртэй энэ алуурчдтай хамтардгүй оршуулгын товчоо сард 4-5 захиалга авч байхад тэдэнтэй хамтардгууд нь дунджаар 150 орчим захиалга авдаг байсан гэхлээр ялгаа нь тод томрон харагдаж буй үзье. Хэрвээ Лодзи хотод сард дунджаар төргөн тусламжийн газарт ирдэг дуудлагуудын 400 орчим нь нас баралтаар төгсдөг гэдэг тоон дээр нэмээд нэг цогцсны үн эд үедээ $450 ч хүрсэн нь цогц судалдах бизнесийн жилийн орлого $2 сая хэмжээнд хүрсэн нь эмч нарыг улам л хүнлэг чанар, хууль дүрмийг умартахад хүргэж байв. Төрөгний ажилчид дуудлагт яарахаа болсон байлаа. Тэд өөрсдөг нь очихоос өмнө үхэл төрүүлээд ирчихнэ гэж найддаг байсан нь хожим тодорхой болсон юм. Энэ л үед эмч нар өөрсдийн ажлын гол үүргээ мартаж мөнгөний төлөө улаарсан жинхэнэ цуврал алуурчид болцоож байв. Амнаа там цаан тэмцэж байгаа хүний дуудлага ирэх үед төрөгний эмч нар үүнийг нь Макдоналдс хэмээн хоорондоо нэрлэдэг болсон гэжээ. Энэ ийм дуудлага авсан төрөгний ажилтнууд яаралгүй Макдоналдс ороод юм идчихэд очиход яг таардаг их утгатай байв. Яарч сандралгүй бүүргэр идчихэд очих үед нь үйлчлүүлэгч нь аль хэдийн мөнгө болчихсон байх ёстой гэсэн үг юм. Илүү ойлгомжтой тайлбарлахын тулд тухайн үед Лодзи хотын төргөн тусламжийнхан хэрхэн ажилдаг байсан талаар жишээд ордъё. Лодзи хотын Галунтрах ангийн рапортын мэдээ. 2001 оны 1-р сарын 21-ний өдөр Валчанский гудамжинд гал төмөр гарлаа. Гал төмөрт өртсөн барилгаас гал сөнөөгчд 2 угаарцсан иргэнийг аварч гарган анхан шатны тусламж үзүүлж шөнийн 3 цаг 25 минутанд төргөн тусламжид анх дуудлага өгсөн байна. Үүний дараа 3 цаг 36 минутанд ахин дуудлага өгөв. 3 цаг 39 минутанд 3 дахь удаага залгсан гэжээ. Төргөн тусламж гал гарсан газарт 3 цаг 46 минутанд ирсэн гэсэн байв. Энэ нь анхны дуудлагаас 21 минутын дараа гэсэн үг юм. Тодруулан хэлэхэд төргөн тусламжийн эмнэлэг гал гарсан газраас 200 метрийн зайтай оршиж байсны дээр шөнийн 3 цаг өнгөрч байсан тул ямар ч ачаалал, замын төгжи зэрэг байгаагүй гэв. Үүгээр энэ жишээд дууссангүй. Ирсэн төрөгний эмч гас өнөөгчийг үзүүлж байсан анхны тусламжаа зогсоохыг хүсэж, ухаангүй байсан эмэгтэйг дамнуурга дээр хэвтүүлээд өргөхдөө санамсаргүй маягтайгаар дамнуургаасаа газарт унгаасан байна. Тэг 4 цаг болоход тэд 2 дахь хохирогчийг машиндаа амжилттай ачиж дуусаад галс өнөөгч нарт аль хэдийн 2 цогцтой боллоо гэж мэдгдсэн гэв. Цогц шүүрэгчд дуудлагт удаж очих, анхны тусламжийг чанаргүй үзүүлэх гэх мэт зорьсондоо хүрэх аргуудаас гадна тэд зүгээр л гадаа гарч тамхи татан өвчтнөө нас барахыг нь хүлээх тохиолдолч гарч байсан нь тодорхой болсон юм. Тэдний гол зорилго бол өвчтнийг аврах биш, ямар ч хамаагүй аргаар үхэлд хүргэх болон хувирсан байна. Хэрэг явдал өрнөж буй 2000-ад оны эхэн үед Лодзи хотод энэ нь тун амархан зүйл байсан гэжээ. 2000 оноос 2004 оны хооронд зөвхөн Лодзи төдийгүй Пош гэд Европ тэр чигтээ маш хүйтэн өвлөд болж байсан нь эдгээр араатнуудад азны юм болж байв. Төдийлөн хүүтэрдгүй газарч гэсэн эдгээр өвлүүдэд хас 36 хүрсэн нь хэвийн бус хүүтэнд бэлтгэл муутай байсан хүмүүст хүнд тусаж эргэд осгох нь нэмэгдсэн юм. Тэр дундаа ахмаг насныхан энэ эрс үтэрлэд илүү ихээр хохирч байлаа. Настай хүмүүсийн осгосон дуудлага ихээр ирж төрөгний эмч нарыг очих үед дийлэнх нь нилээд муу байдалтай байдаг байв. Энэ нь мэдээж бидний ярьсан мангасуудад маш том ол зомог болсон байсны дээр ганцаараа байдаг байсан настай хүмүүст яаж хандаж байсан нь ярилтгүй тодорхой бизээ. Энэ бүгд нь мэдээж хүмүүсийн анхаарлыг огт татахгүй өнгөрөх боломжгүй юм. Төргөн дууцсан ч нас барах тохиолдол нь элт нэмэгдэж байснаас гадна
Төрөгний эмч ажилчдын амьдралын чанар илт сайжраад ирсэн нь зарим хүмүүст хачиртай санагдаж эхэлсэн гэжээ. Энэ бүх зүйлийг анх анзаарсан хүн бол өөрөө өмнө нь түргэн тусламжийн газарт ажиллаж байгаад хожим ажлаа орхиж оршуулгын үйлчилгээ үзүүлдэг бизнест нээсэн Владимир Сүмера гэх нэгэн юм. Сүмера нэгэн орой сэтгүүлчд рүү залгаж би та нартай цогцны бизнесийн талаар ярих гэсэн юм хүрээд ирцгэн үү гэжээ. Тэр энэ нууц бизнесийн талаар бүх үннийг сэтгүүлчдэд ярьж өөрийгөө энэ бүхний эхлэлийг тавьсан гэсэн байна. Сүмера анх оршуулгын бизнесээ эхлүүлж өөрчлөлөгчд олохын тулд өөрийн түргэн тусламжид ажиллаж байснаа ашиглаж түргэний эмч ажилчид түүний үйлчлэгийг санал болгол хов өгөхөөр тохиролцсон нь энэ бүхний эхлэлийг тавьсан талаараа хэлв. Сэтгүүлчид Владимирын ярилцлагын дараа маш хурдан янз бүрийн их сурвалжууд олж энэ талаар судлахаар ханцуу шамлан орсон байна. Эмч эмнэлгийн ажилчид энэ хууль бус ажилд ихэвчлэн олноороо хамааралтай болсон байсан бөгөөд түргэний машины жолоочоор ажиллаж байсан нэгэн сэтгүүлчдэд мөн ярилцлага өгсөн юм. Түүний хэлснээр бичлэгийн эхэнд баримтлагдсан дөрвөн түргэний эмчин нэг Павел Василевский гэгчтэй ихэвчлэн хамт дуудлагт явдаг байсан ба Павел эмч эхнэрлүүгээ хээв нэг залгаад өнөөдөр тун ашигтай өдөр байна $1400 олцглоо гэж ярьж байсныг нь жишээ татан хэлжээ. Харин түүний хамтрагч мөн л түргэний эмч Януш Кулинскийг хамтран ажиллагчид нь үхлийн сахиусан тэнгэр гэж нэрлэдэг байсан гэв. Түүнд яагаад ийм нэр өгсөн бэ гэхлээр Януш хүн аврахаар очоод юу ч хийдэггүй байсан бөгөөд ар гэрийнхнийхэн дэргэд суцыг нь барьж буй дүр эсгээд одоо юу ч хийгээд нэмэргүй гэж гонигтай төрхтэй хэлснээр түүний ажил дуусч халаасан зузаардаг байлаа. Тэр ийм маягаар хичнээн аварч болох хүнийг нөгөө ертөнцид илгээснийг төсөөлөхөж аимшигтай юм. Сэтгүүлчид эдгээр баримтуудыг олж мэдснээс гадна эмчнэр Паулун гэх бодисоор хохирогчдынхоо үхлийг хурцгадаг байсныг олж мэдэн нотолж чадсан байна. Энэ бодис нь тайвшруулах үйлчлэгээтэй боловч зарим тохиолдолд амьсгал боогдулдаг гэжээ. Ийм бодис хэрэглэж хүмүүсийг алж байсан санамсаргүй байдлаар олж тогтоосон юм. 2001 оны дунд үед Лодзи хотын түргэн тусламжийн эмнэлгийн удирдлагууд солигдсон байна. Шин дарга нь ажлынхаа бичиг цаасуудаа танилцж байгаад нэгэн зүйл түүний анхаарлыг ихэд татсан нь энэ ховор хэрэглэгддэг аюултай бодис бараг өвчтөн бүрт хэрэглэгдэж байсныг анзаарсан гэв. Шин дарга нь өөрөө мэдээгүйжүүлэгч эмч хийж байсан туршлагатай хүн байсан тул энэ аюултай бодисыг маш сайн мэддэг байсны дээр өөрийн эмчийн замналдаа ердөө нэгэн удаа уг бодисыг ашиглаж байсан байхад түргэн тусламжийн газарт бараг өвчтөн болгонд хийчихсэн байсан нь түүний гайхах шалтгаан болсон юм. Тэр энэ хашгиртай анзаарсан зүйлсийн талаар өөр эмч нартай зөвлөлдөж хуваалцсан. Нөгөөдөл нь ч гэсэн ижил байр суурь илэрхийлж өвчтөн бүрт биш маш ховор өвөрмөц нөхцөлд хийдэг гэж баталжээ. Паулун гэх бодис нь хүний өөрөө амьсгалах чадварыг зогсоодог тул ер нь бол мэдээгүйжүүлэгч эмч хагалгааны үеэр амьсгалын аппаратанд залгаатай өвчтөнд л хийдэг байна. Хэрвээ уг бодисыг шаардлагагүй хүнд хийвэл амьсгалыг нь боогдуулж бие нь шатаж буй мэт мэдрэмж төрүүлэн аимшигт тарчлаант үхэлд хүргэдэг юм. Үүнийг тариулсан хүн амьсгалж чадахгүйгээс гадна орилж хашгирч юм хэлж чаддаггүй гэв. Энэ бодистой төсөөтэй үйлчлэгээтэй бодисыг цаазан ял авсан хүнд тарьж үхлийн ялыг гүйцэтгэдэг байна. Ийм л амар үхлийг тэднийг аврахаар ирсэн түргэний эмч нар гэмзэмгүй хүмүүст бэлгэлж байсан болж таарав. Цогцсны ангуучид яагаад энэ бодисыг хэрэглэж эхэлсэн бэ гэхлээр бид ороод хурдан задардаг. Дараа нь тэмч амар илэрдэггүй бодис тул тэдний дуртай хэрэгсэл болсон байна. Лодзи хотын түргэн тусламжийн алуурчдын байдал бүр хэрэгс хэтрэх үед оршуулгын үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс ойр дотныхондоо яаж ч өвдөж юу ч болсон бай. Түргэн дуутахгүй байхыг анхааруулж сануулж байсан. Бүр дуутахтаа тулвал эрэгт нь $500 баггүй авилгал шууд өгөхийг сануулж байжээ. Эхэлж авилгалаа өгөхгүй бол аврахгүй байх магадлал маш их. Харин мөнгө өгсөн бол аврагдах магадлал арай илүү гэдэг байснаас энэ хотод нөхцөл байдал ямар байсныг тодхон харж болно. Энэ хэрэг нийт мөрдлөг болон шүүх хурал гээд үргэлжлсэн хугацаагаараа Польшийн гэмт хэргийн түүхэнд хамгийн удаан хугацаанд мөрдөж шалгасан хэрэгүүдийн нэг болсон байдаг. Бичлэгийн эхэнд дурдсанчлан анх жинхэнэ шууган тарьсан энэ хэрэг мөрдлөгийнхөө явцад илүү тодорхой болж Польшуудыг тэр чигт нь гайхшруулж айц давтуулж байсан юм. Маш олон тооны гэрчүүдээс гадна удаан хугацаанд олон тооны хүн хохирсон хэрэгүүд тул 2007 онд л шүүх гэмт этгээдүүдэд ял оноосон байна. Цагаан халааттай алуурчдаас хамгийн хүнд ял авсан нь Анжейна Войчин байсан бөгөөд шүүх түнд бүх насаар хорих ял оноожээ. Тэр мөрдөн шалгах явцад хамт хоригдож байсан хүмүүстээ өөрийгөө энэ хугацаанд 50 гаруй хүнийг үхэлд хүргэсэн гэдгээ хэлсэн байв. Дараагаар нь Карл Банш гэх эмч 25 жилийн ял авсан бол бидний дурдаад өнгөрдөг үхлийн сахиусан тэнгэр Януш Кулинский
6 жилийн хорих ял мөн 10 жилийн хугацаанд эмнэлгийн салбарт ажиллаж болохгүй гэсэн хориг төдий ял авчээ. Түүнийг санаатаагаар 10 өвчтнийг үхэлд хүргэсэн гэж үздсэн юм. Эхнэрт уцтаж орлогоо гайхуулж байсан Паул Вашилевский гэгч Януштай ижил ял авсан ч түүний хоригдох хугацаа нь бүр 5 жил байв. Энэ хэдээс гадна нийт 10 хэдэн хүнийг гин буруудаа тооцсон ч хорих ял өгөөгүй юм. Тэдгээрийн дунд түргэний ажилтнаас гадна оршуулгын үйлчлэгээ үзүүлдэг компани захирлуудч байв. Мөрдөн шалах ажиллагааны явцад тэдний үүрэг ролыг тогтоох нь хамгийн амаргүй ажил байсан гэжээ. Шүүгч ялын тогтоолыг танилцуулахаас өмнө тэднийг эрүүл мэндийн салбарт гарсан солиорол, зохион байгуулалтаа гэмт бүлэглэл гэж нэрлсэн ба бүхий л муу муухайгийн үндэс бол шунаг шунхай сэтгэл юм гэсэн үгээр шүүх хурлыг өндөрлөсөн байна. Шүүх хурлын үед хохирчдын тоог тогтоож, нотлох нь тун амаргүй байсан. Бодит байдлаас хамаагүй бага тооны хохирчдыг нотолж чадсан гэж үздэг юм. Хамгийн өндөр ял авсан Анжейна Войч нь шүүх хурлын үед Польшийн засгийн газар өөрийг нь яллах бус эсрэгээрээ түнд шагнал гардуулах ёстой гэж байсан ба ямар ч улсад хөгшчүүлийг тэжээх нь ашиггүй тул улс орноо үүнээс нь багч гисэн хөнгөлж өгсөн гавьяатан гэж өөрийгөө хэлсэн байна. Анжейна бас нэгэн зүйл хэлсэн нь олон хүнд айц төрүүлсэн байдаг нь. Тэд нэгэн удаа өвчтнийг өөр хотын эмнэлэг рүү хүргэх байсан ч олон хүний цагийг хэмнэж шууд оршуулгын товчоор руу явсан. Харин асуудал тэндээ төд удалгүй шийдэгдсэн гэжээ. Энэ хэргийн дараа удаан хугацаанд Польшд хүмүүс төргөн тусламж дуутахаас айж байсан юм. Уг хэрэг мэдээж хэдэн алуурчин мангасуудын гэмт хэрэг мэт боловч Польшийн эрүүл мэндийн салбарт үүсэж байсан том асуудлыг мөн ил болгосон гэж үздэг. Энэ хэрэгүүдийн өмнөхөн буюу 1990-ад оны сүүл үед Польшийн эрүүл мэндийн салбарт шинжилэл хийгдсэн ч эмч эмнэлгийн ажилтны цалин хангамж том бага байсан нь одоо хүртэл төдийлөн нэмэгдээгүй байна. Польшуудын үздгээр жирийн эмчид үзүүлэхийн тулд заавал авилгал өгөх хэрэгтэй болдог нь одоо хүртэл байсаар байгаа үзэгдэл гэв. Энэ бүхэн нь мэдээж бага цалин хөлстэй холбоотой нь хэн бүхэнд тодорхой. Хэдий энэ хэрэг 2000 оны эхэнд болсон ч одоо хүртэл Польшийн эрүүл мэндийн салбарт авилгалын асуудал байсаар байгаа гэдэг юм. Тэнд чадвартай эмч нар нь бүгд нутагтаа ажиллахыг мэдээж хүсдэггүй ба Европын бусад улсууд тэр дундаа цалин хангамж сайн Германд ажиллахыг илүү үздэг байна. Үүний үр дүнд Польш улсад нэг хүнд ноогдох эмчийнхээ хэмжээгээр маш бага гэж үздэг ба 1000 хүн тутамд 2 эмч ноогддог гэв. Хэдий бага цалин хөлс, ачаал их байдал гэд олон асуудал байгаач энэ мэдээж аллаг үйлдэлийг зөвтгөх шалтгаан огтос биш юм. Ингээд бүгд өөр өөрсдийнхөө энэ хэргийг, энэ асуудлыг дүгнэн хэлэлцэн үзье. Энэ удаагийн бичлэг төгсөж байна. Баяр та.